Монгол улсын анхны үндсэн хууль батлагдсан улс тунхагласны түүх 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд Галдан бошгот Ардавишийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрүүганд, нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, аймгийн засаг даргын орлогч Батсүх Уран Чимэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Болтнор болон бусад хилцээний дарга нар, Жаргалан цумын засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Гандан Поврон болон Ховд хотын иргэдийн төлөөлөл Ахмад Буурлууд 16 нас хүрч шинээр иргэнийхээ үнэмлэхийг гардан авсан сурагчдын төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлсэн юм а. За тэгээд Монгол улс тунхагласны 92 жилийн ойг бас өнөөдөр бид бүхэн Ховд аймагтаа тэмдэглэж байна. Тэгээд энэ ойтой холбогдуулаад нийт ховдчуудаа бас эрүүл энх сайн сайхан бүхний хүсээрээ. Ийхүү 11-р сарын 26-ны өдрийг нийтэр тэмдэглэх өдөр болгон хөтөлбөрт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ өдрийг тохиолдуулан Баярын хурал бүхийн барилдаан оюутан сурагчдын дунд асуулт хариулт асуултын ааха тэмцээнийг зохион байгуулан явуулсан юм а.